дурангийн шинжилгээ хийхээр муу юм огтоос байхгүй. Тэр стандарт байхгүй юу? Одоо манай дээр үзүүлж байгаа хүмүүс тийм шүү. Одоо сахартай магадгүй 1-2 жил явцсан хүн байгаад байгаа байхгүй юу? Яг ингээ харахаар мдээгүй. Тухайн хүн ийм ажлын байранд энэ хүн ажиллах гэж байна. Тэ? Энэ хүн манай энэ ажлыг хийхэд эрүүл мэндийн хувьд одоо дотрийн талаас, жих амар холон талаас, сонсгол талаас, мэдрэл талаас ямар нэгэн өөрчлөлтөө байсан уу үгүй юу гэдгийг тодорхойлох гэж оруулдаг үзлэгийг хөдөлмөрийн эрүүл мэндийн үзлэг гэдэг. Яг онцлон даруйда эмчийн бичсэн эмчилгээг яг үздэг хийгээч. Хамгийн чухал нь ерөөсөө хүн хэвийн жинтэй ах хэрэгтэй байхгүй тий. Угаасаа гэж явсараа хардаг. Угаасаа өндөр даралт гэж байхгүй. Эрүүл хэв маягийг сургачих юм бол ер нь эрүүл байх боломжтой. За сайн байцгаана уу? Доктор Grant-Med podcast маань эхэлж байна. Тэг өнөөдрийн маань подкастэнд Grant-Med эмнэлгийн урьдчилан сэргийлэх тасгийн хөдөлмөрийн эрүүл мэндийн ахлах эмч дэлгэр жаргал эмч маань оролцож байна. Сайн байна уу та? Сайн та бас манай үзэгчдэд, сонсогчдод өөрийгөө нэг танилцуулаач. Намайг Авсан талгаар өгтөд дэлгэр жаргал гэдэг. Би одоо Grant-Med эмнэлэгт хоол босруулах эрдэнэ судал эмч болон урьдчилан сэргийлэх тасгийн эмчээр ажиллаж байна. Та урьдчилан сэргийлэх тасгийн эмчээр хэр удаан ажиллаж байгаа вэ? Ер нь урьдчилан сэргийлэх тасгийн эмч болохын тулд одоо маш олон сургууль соёл төгсдөг үү? Би одоо сайн мэдэхгүй болохоор тий. За урьдчилан сэргийлэх тасгийн эмч гэж ер нь байхгүй л тий. Яг энэ тийм мэрэгжил бол байхгүй. Гэхдээ энэ дээр бол нөгөө дотрын эмчнэр, мэрэгчлээ шалтгааллах хүчин судлалын эмчнэр ажилладаг. Тэгээ энийг тайлбарлахын тулд би бас өөрийгөө жоохон дэлгэрэнгүй танилцуулах хэрэгтэй болоо гэж бодож байна. Би 2004 онд эрүүл мэндийн шинжилгээ ухааны их сургууль хүний их эмчээр төгссөн. За дараа нь улсын 2 дугаар төвлөгийн дотрын эрдэнэ төрийг төгссөн. За дараа нь чих амар олон эрдэнэ төрийг улсын 1 дугаар төвлөгт сонгон суралцаад за дараа нь нарийн мэргэжлийн олох курс буюу хоол боловсруулах эрдэнэ судлал дурангийн эмчээр ашуусан эмнэлэг сонгодоо эмнэлэгт бол суралцж төгссөн. За тэрнээс хойш сонгодоо эмнэлэгтээ хоол боловсруулах эрдэнэ судлал дурангийн эмчээр ажиллаж байгаа. Сүүлийн 11 жилийн турш Grant-Med эмнэлэгтээ урьдчилан сэргийлэх тасгийн эмчээр ингээд ажиллаж байна. Хамгийн сүүлд болохоор мэргэжлээ шалтгааллах хүчин судлалын эмчээр одоо нарийн мэргэжлийн олох курс хийсэн байгаа. За тэгээд урьдчилан сэргийлэх тасгийн эмч маань бол ер нь яг дотрын суурьтай, дотрын эмчт дотор ч өөрөө дотроо 6 салбар, дотрын суурьтай, тэгээ ерөнхий мэдлэг одоо шаардсан ийм хүмүүс л ажиллана. Тэгвэл ерөнхийдөө бол урьдчилан сэргийлэх тас бол бүр бүхэл бүтэн багийн ажил байгаа. Тэгээ дотрын эмчнэрээс гадна бүх төрлийн нарийн мэргэжлийн эмчнэр орно. Яагаад гэвэл нөгөө урьдчилан сэргийлэх үзлэг маань ямар үзлэг шинжилгээ багтснаас шалтгаалаад янз бүрийн үзлэгтэй байна гэсэн үг. За урьдчилан сэргийлэх гэхээр яг одоо ингээд маш олон өвчин байгаа шүү дээ. Ер нь бүх өвчнөөс урьдчилан сэргийлэх гээд байгаа юм уу? Эсвэл тодорхой нэг хэдэн өвчнөөс урьдчилан сэргийлэх гээд байгаа юм уу? Энэ улсын эрт илрүүлэг гэдэг нэг хийж байгаа шүү дээ. Тэрнээс өөр үү? Эсвэл яг тэр юм уу? Бас урьдчилан сэргийлэх төрөлтөө байдгүй. Урьдчилан сэргийлэх нь одоо тийм юмны төрлийн юмны төрөлч гэдэг юм уу? Урьдчилан сэргийлэх үзлэг гэдэг маань бол бас ерөнхий ойлголт. Улс орон болгон өөр өөрийн үндэсний хөтөлбөрөө одоо гаргаад тэр улс үндэстэн бүрөө идэж ууж байгаа хоол, амьдралын хэмээгээс шалтгаалаад өвчлөл өөр байгаа. Тэгээ өөрийнхөө оронд өндөр тохиолдож буй өвчлөлүүдийг илрүүлэхийн тулд эрт илрүүлэх гэдэг юмыг одоо гаргаж байгаа. Манай Монгол улсын үед ч гэсэн эрт илрүүлэг байдаг те. Гэхдээ одоо ингээд хамгийн мэдээж эдийн засгийн одоо асуудал гардаг учраас хамгийн чухал өөрчлөлттэй байж болох үз одоо шинжилгээнүүдийг аль болох багтаахыг зориод насанд нь ингээ гаргасан эрт илрүүлэг. За хувийн эмнэлгүүдийн хувьд бол мэдээж харьцангуй сонголт сайт орж ирж байгаа тийм. Тэр чинь хувь хүмүүс өөртөө төлбөрөдлөө бас орж ирж байгаа учраас тийм учраас бас дотроо жоохон тиймэрхүү талын ялгаа бол байгаа. Төрөл байгаа юу? Урьдчилан сэргийлэх тасаг урьдчилан сэргийлэх үзлэг ялгаа төрөл гэх юм бол яг бид нар урьдчилан сэргийлэх үзлэгээ нэг хувь хүний багц шинжилгээ гэдэг юм тий. Одоо улсын эрт илрүүлгээр явж байгаа шинжилгээ шиг. Гэхдээ тэрийг арай нарийн болгоод, дэлгэрэнгүй болгоод тий. Арай хүнд ингээд тохиромжтой болгоод тухайн хүний хүсэл саналд нийцүүлээд товчхон шинжилгээнээс ахуулаад дэлгэрүүлж байгаа бүр наривчилсан бүх төрлийн шинжилгээ орсон ийм сонголттой болгож өгч байгаараа ялгаатай байгаа. Хоёрдугаарт нь болохоор
байгууллагын орчин сэргийлэх үзлэг гэж бид нар аваад байгаа байхгүй юу. Одоо нөгөө сүүлийн үед чинь уул уурхай одоо барилга тий зам тээвэр үйлдвэрүүд их хөгжиж байгаа штэ. Тэд нар чинь бас хүнд хөдөлмөр эрхэлж байгаа байхгүй юу. Тэгээд тийм хүнд хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийг эрүүл мэндийн хувьд ямар байгааг тодорхойлох зорилгоор хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйн хууль дүрмийн дагуу байгууллага болгоно нөгөө ажилчдаа орчин сэргийлэх үзлэг жил бүр хамруулах юм. Одоо бүр хуулиар тий заавал хийдэг болцсноо тий. заавал хийдэг болцсон юм ба. Энэ нөгөө хөгжилтөйгөө холбоотой байгууллагууд одоо орж байна. Гэхдээ тэр чинь бас дотроо ингээд ажлын нөхцөлийг хуваах юм бол хэвийн бус гэ хоёр хуваачиж штэ. Хэвийн нөхцөлтэй байгууллагууд одоо хэвийн нөхцөлд ажилладаг хүмүүс бол одоо байгууллагаараа ярьж агаад бид нар ер нь тим юм өгмөр байна гэд манай байгууллагатай гэрээгээл ажилтдаг хүмүүс ч юм уу тий. Гэрээ хийгээл нэг шинжилгээнд орохыг тэгээд бүгдээрээ гэрээ шинжилгээг өгөөл шууд хариугаа аваад энэ хурдан шуурхай нэг цэг төлөрсөн ийм үйлчлэгээ авах гэдэг нь штэ. Тийм байгууллага орчин сар тий. Одоо тэгээд тэр хүнд нөхцөлд хэвийн бас нөхцөлд ажиллаж байгаа хүмүүс үзлэх нь болохоор бас тис өөр болоод хөдөлмөрийн эрүүл мэндийн үзлэгээ ороод ирдэг. Хөдөлмөрийн эрүүл мэндийн үзлэл нь болохоор нөгөө тухайн хүн нь тий тухайн хүн яг тэр ажлын байран дээр ажиллахад эрүүл мэндийн хувьд ямар талаасаа сөрөг нөлөөтэй эсрэг одоо ажлын байрны тэнцэн гэдэг байхгүй ажлын байрны тохироо гэдэг. Ажлын байрны тэнцэхгүй юу гэдэг. Бүр одоо хүнээр нь биш ажлын нөхцлөөр нь албан тушаалаар нь томьёолж гаргадаг үзлэгийг л хөдөлмөрийн эрүүл мэндийн үзлэг гэдэг. Зөв. Тэгэхээр хувь хүнийх тэгээ албан байгуулах гэж ер нь бол хоёр ангилж байгаа юм байна тийм. Тийм, дээрээс нь хөдөлмөрийн эрүүл мэндийн үзлэг гэдэг. 3 ангилж байгаа. Урьдчилан сэргийлэх гэж байгаа шүү дээ. Урьдчилан сэргийлэх үзлэгт орох одоо нас гэж байгаа юу? Жишээ нь одоо юу гэдэг чи хэдэн наснаасаа эхлээд орж байгаараа ч гэдэм эсвэл хэдэн насны хүмүүс илүү их одоо эрсдэлтэй ч гэдэм үү. Тийм одоо нас өнө зөвхөн Монголын хувьд мэдээж байгаа. Одоо Монгол улсын эрт илрүүлэг бол бүр нөгөө 0 наснаас нь эхэлж байгаас тий шүдний эмч үзлэг. Тэр нь болохоор зөвхөн хүүхдийн эмч үзлэг, шүдний эмч үзлэг ч юм уу тий шүд ургах наснаас нь эхлээ. Тэгээд наснд болонгууд одоо 19-с дээш наснд ингээд цус шээсний шинжилгээнүүд орж ирж байна. Тэгээд хавдрын өвчлүүд маань ер нь бол 45-аас дээш наснд тий 50-аас дээш наснд гэдэг нөгөө хавдар болгоноороо одоо дэлхийн өөр судалгаанууд гарсан. Эрэгтэй хүсэнд эмэгтэй хүсэнд бас байна. Тэр эрэгтэй эмэгтэй хүсэнд ялгарсан ба одоо манай эрт илрүүлэгч гэсэн эмэгтэй хүнд бол хүүхний шинжилгээ, умаа хүзүүний эсийн шинжилгээ гэдэг өргөн тохиолдолд хавдрууд эрэгтэй хүнд бол төрөө бэлчрэх аж гэдэг юм уу тий ингээ ялгаатай байгаа. Тэгээ ер нь 45 наснаас дээш насныхан бол эрсдэл өндөрт тооцогддог учраас ер нь бол орчин сэргийлэх үзлэг бас наснасаараа бол ангилагдана. Ороод авах хэрэгтэй гэсэн. Ороод авах хэрэгтэй. Ер нь эн чин давтамж нь жил болгон байх ёстой байд юм уу? Эсвэл одоо 2 жил, 3 жил байд юм уу? Ер нь урьдчилан сэргийлэх үзлэгт орохдоо. Ер нь цус шээсний шинжилгээ болохоор хүний идэж уусан юмтай холбоотой. Тэгэл одоо өнөөдөр шинжилгээ өгөөд хэвийн гарлаа гэхэд хоолоо өвдөд итгэлэхэд л маргааш нь л өөрчлөгдөн шүү дээ. Ер нь бол тий. Тэгэл өнөөдөр жишээлбэл арх ч юм уу эсвэл тохирохгүй хоол хүнс идлээ гэхэд нөгөөдөр нь хурцаар өвдөх эрсдэлтэй учраас цус шээсний шинжилгээ бол ер нь 14 оны хугацаатай ч юм уу богинохон байдаг. Тийм учраас жил болгоо өгөхөд бол зүгээр. Мэдээж зарим шинжилгээнүүд гарч сонгодог. Одоо нарийн шинжилгээнүүд те ходоодны дуран, бүдүүн гэсний дуран нөгөө хөвлийн компьютер томографи MRI бол бид нар жил заадаг. Одоо та энэ зүгээр байна. Та энийг 5 жилийн дараа хэлгэрээ. Та ийм өөрчлөлт байгаа учраас жилийн дараа хэлгэрээ гэж жил тогтооод явдаг. Үндэсний удирдамжууд ч байна. Умаа үзүүний эсийн шинжилгээг эмэгтэй хүн болгоо 3 жилийн зайтай хэлгэнэ гэдэг те. Бүдүүн гэсний хавдрыг бол олон улстай бол 5 бүдүүн гэсний дуранг 5 жилийн зайтай хэлгэнэ ч гэдэг юм ийм янз бүр удирдамжууд байна. Одоо нэг юу байдаг шүү дээ. Одоо дасгал масгал хийж яхаар өнөөдөр гар ороод маргааш хөл ороод гэдэг шиг нэг эхний жилд нэг тим юм аваад хоёр дахьт нь ингээд ийм дараал мараал ер нь тийм бас байдгүй. Тийм би яг урчин сэргийлэх үзлэгтээ бол тэрийг аягүй тусгадаг. Мэдээж тухайн хүний завир гэдэг байхгүй. Завирын насан штэ. Тэгэхээр нэг энэ хүн чинь нэг иймэрхүү талын одоо завиртай хүн байна даа ч гэдэг юм уу те. Хоёрдугаарт нь бол мэдээж нас. Бас өргөн тохиолддог юмгууд байна л да. Залуу хүмүүст одоо ялангуяа охтуудад хөнгөн зэргийн цус багталт хеликобактери халдвар их байдаг бол те. Настай хүмүүст нь одоо хавдрын өвчлөл хортой хоргүй хавдрууд өндөр гарах магадaltaй тул багжин шинжилгээ дэлхүү оруулна ч гэдэг юм уу. Ийм бас сонголтууд байна. Тухайн хүний завирыг үндэслэж чад бас сонгож өгөх боломж бас байна. Одоо
Монгол улсын хувьд хамгийн их тохиолдог өвчин гэдэг байгаа шүү дээ. Одоо тэд нар яг ямархуу өвчнүүд хамгийн их тохиолдож байна. Бас нөгөө аймаг орон нутгаараа өөр байна уу? Эсвэл бүгдээрээ л Монгол даяараа л одоо тэр өвчин тэргүүлэх байдаг уу? Монгол одоо улсын хувьд яг нас уралтаараа бол юу аахгүй юу? Зүрх судасны өвчин 1/8-т орж байгаа. Яг өвчлөлөөрөө болохоор хоол боловсруулах эрдэнэ судлалын өвчлөл ер нь тэргүүлээд байдаг. Илэгнийх их байдаг. Хоол боловсруулах эрдэнэ судлал гэхээр тэн дотор орчиж байгаа. Илбэг байдیں۔ Хавдрын өвчлөлийн хувьд болохоор мэдээж хамгийн илбэг тохиолддог нь нас оролтаараач тэр өвчлөлөөрөөч тэр илэгний хавдар, ходоодны хавдар, улаан хавдар гэд түгээмэл явдаг. Энэ нь болохоор яг монголчууд маань дээр үеэс нөгөө шарлна гэж ярьдаг шүү дээ. БЦ вирусын халдвараас өндөр байсан тий. Зүүд шприцийг ариутгахгүй хэрэгэлдэг. Тэр бол зүрх хүчин зүйлүүд магадгүйтэй холбоотой БЦ вирусын халдвар өндөр байсан. Гэхдээ элэг бүтэн Монгол хөтөлбөр яваад илэгний БЦ вирусыг илрүүлээд эмчлээд бас нэлээд одоо үр дүнтэй явж байна те. Ходоодны хавдар бол бас л нөгөө ходоодны хавдрыг үүсгдэг шалтгааны чинь 70-80% нь хеликобактери халдвар өөрөө ордог. Тэгэхээр хеликобактери халдварын хувьд бол орон нутаг бүрт өөр байдаг. Одоо жишээлбэл нөгөө Увс аймгийнхан одоо нөгөө казак хүмүүс эдгээр нөгөө давс ихтэй хоол иддэг өтгөн баян үлгий тий. Давс ихтэй хоол иддэг аймаг баруун аймгийн хүмүүст бол хеликобактери ходоодны хавдар улаан хавдрын өвчлөл өндөр ч юм уу тий. Тиймэрхүү юунууд байна. Сүүлд тэр элэг бүтэн монголоор Аранга аймаг бол нөгөө нэг БЦ вирусын халдвараас өндөр байна гэсэн судалгаанууд байгаа. Гэхдээ элэгний хавдар бол яг тэр аймаг нутагт гэхээсээ илүү ерөнхийдөө масараа түгээмэл байгаа. Одоо бидрэг жоохон баг ч нөгөө нэг шар өвчин чинь баг нөгөө заавал тусах өвчин шиг ярьдаг байсан санагдаад байна. Тэр чинь болохоор тийм биш байсан уу? Одоо баг чи шатлаагүй мүү гэд ингээд нөгөө салхин цэцэг мэцэг шиг бүр ярьдаг байсан шүү дээ. Тийм түгээмэлээс тэр чинь тэгэхээр одоо энэ эрсдлүүдийг бий болгож ирсэн гэсэн үг үү? Тийм. Шарлж ирсэн хүмүүс гэхдээ бас дотроо бас А, Б, С гэд Д, Е гэд өөр нөгөө бохирын шар гэхээр А буюу хөнгөн хэлбэр өөр аяндаа идэгдэг. Жохон имчилгээ хийгээд дэглэн бариад идэгдэг тийм хэлбэр. Зарим хүмүүс нь болохоор БЦ ч юм уу хурц өвдөд тэрийгэ мэдэхгүй БЦ-ийн халдвартай үлдээд тэр вирус нь халдвар өндөр идэвхжэлтэй олон жил явснаар илэгний хавдраар өвдөж байгаа хүмүүс бас байна. Одоо шинэ илэг бол амар түгээмлэдэг гэсэн юм чинь илэгний тухай хэдийн асууж одоо нөгөө архинаас болж илэг одоо ингэчлээгэл хүмүүс их яриад байдаг шүү дээ. Тэр болохоор яг БЦ нь илүү их байгаа мó эсвэл арх уус нь тэр БЦ вирусыг одоо илүү их дэмжиж байгаа мó орчныг бий болгоод байгаа мó ер нь нэг архинаас болоод яачлаад байгаа л гэл ярьж байдаг шүү дээ. Илэгний өвчлөлийг ер нь бол одоо манай монголчуудын хувьд бид нар вирус гэж яриад байгаа болохоор хөгжингөө орнууд вирусын алдар чинь бас бага байхгүй. Гэтэл байхгүй болгоцсон гэхээс илүү тий. Манай Монголын хувьд ч гэсэн одоо нэлээд сайн эмчлээд БЦ вирусын асуудал одоо нөгөө ковид чи ингээл нөгөө хөлбөр нь өөрчлөгддөг шиг одоо ингээл эмчлэл яваад хахаар бас ингээд өөрчлөгдөд цаг хугацааны хувьд өөрчлөгдөд байгаа байхгүй юу. Сүүлийн үед чинь нөгөө тархалт тэгсэн. Илэгний одоо нөгөө БЦ вирусын халдвараа эхлээд эмчлээд нэлээд яваад ирэнгүүт сүүлийн үед чи илэг өөхлөх гэсэн асуудал үүсэж байгаа байхгүй. Илэгний өөхлөлтөөс одоо бүр дэлхийн нийтээр илэгний өөхлөлт өвчний чинь бүр дотор нь бид нар нөгөө архины шалтгаан, архины бус шалтгаан гэж ангилдаг байхгүй юу. Тэгэхээр арх өөрөө илэгний өвчлөлт бас өндөр нөлөө үзүүлдэг гэсэн үг. Тэгээ архины шалтгаанд илэгний хатуурал, архины шалтгаанд илэгний өвчлөлүүд бас илбэг байдаг. Тийм учраас арх илгэнд бас хортой нөлөө үзүүлнэ. Бас нөгөө би нэг бичлэг үзчихсэн чинь тэгжсэн бах нөгөө хүүхдүүдэд жимс их өгөөд жимсээр витамин өгөн гэж жимстэй унд амаанд янз янз юм өгөөд фруктозоос болоод илгэн гинтдэг гэд. Тэгэд тэр чинь баг зарим жоохон хүүхдүүдийн илэг бол архичин үнийх шиг болцсон байдаг энтер гэж ярьж байхын сонсчихсан л та. Тэр тийм бас нөлөө байдаг те одоо шин сахар фруктоз эдгээр бол илгийг гимтээдэг. Би болохоор энэ дээр одоо ингэж аахгүй хүмүүс нөгөө эрүүл хоолно гэж яриад идэв шүү дээ тий. Тэнгүүт эрүүл хоолно гэхээр бүх юмаа ингээл гинт сойгоол хориглол. Тий хоригддаг. Гурил мөрлөө шууд хасаал итгэн болоод ер нь хоол хүнс гэдэг чинь юм болгон хүнд хэрэгтэй болол байж байгаа хгүй. Тэгэхээр тэрний тохиромжтой хэмжээ гэдгийг л алдагдуулахаараа хэтрүүлэн хэрэглэхээрээ аливаа нэг нь одоо гаж нөлөө үзүүлж байгаа хгүй. Тэрнээс тохируулаад хэрэглэвэл одоо тийм асуудал байхгүй шүү дээ тий. Гэхдээ илэг чинь ганцхан нөгөө илэг өөхлөх БЦ вирусээс гадна удмын маш олон төрлийн өвчнүүд байгаа хгүй. Илэг чинь өөрөө хүний төв лаборатори гэдэг шүү дээ тий. Бүх юмыг шүүдэг.
Тэгэхээр маш олон төрлийн шалтгаан ба удмын шалтгаанч байгаа, цусны шалтгаанч ч гэж байна. Маш олон төрөл байгаа байхгүй. Тэгээд жоохон хүүхдүүдэд бол элэгний өвчлөл бол ихвчлэн удмын тал руугаа ч юм уу сувгийн цусны сувгийн гэмтэл ч юм уу бүр бага наснд идэр бол арай шалтгаан өөр болоо явчихна. За мэдээч удан байгаа тий. Удмын нөгөө нэг БЦ вирус чинь ургаар ихээс урагт дамжих уу? Дамжина гэж үздэг. Одоо тийм учраас бас л Монгол энд аюул сан хөтөлбөр суулгаад өгсөн байхгүй. БТ ээж биш үү? Б вирустэй ээж байлаа гэхэд одоо жирэмсэн багт нь вирусын тоолоод идэвхжлийн үзээд эмчилгээ хийж гин. Тэгээ түрхт нь нөгөө хүүхдийнхаа тийм Б-ийн вакцины угаасаа түрхт нь шууд хийж байгаа шүү дээ. Нөгөө талд нь Б-ийн иммуноглобулин гэдэг тариаг шууд хийдэг байхгүй. Ингээ сэргийлдэг. Тэгээ энийг бол бүх төрхүүд дээр хэрэгжүүлж байгаа. Бид нар ч гэсэн БТ ээжүүдтэй та төрөөд хүүхдтэй хийлгээрээгээ төрөгчөнд хадгалтай учраас яг төрөөл аваад ингээд хийгээд хамгаалж байна тий. Зөв. Тэгэхээр элэг бол байсан одоо түгээмэл байгаа. Ходоодны хорт тавдар бас илүү их одоо байгаа гэдгсэн шүү дээ. Тэр болохоор юунаас шалтгаалт юм бэ? Бидний одоо хоолтын хэв маягнаас болж гин үү? Дээрээс нөгөө ходоодны шарахтай холбоотой амар асуултууд байдаг юм л л дээ. Жишээ нь тэр нэг дурандуулахад өвддөг, эвгүй байдаг. Тэгээд зарим ч бараг аяагаад ордгоо юм шиг байгаадсэн шүү дээ. Тэгсэн чинь би нэг яриа сонсч байсан чинь цуснаас нь шинжилгээ аваад бараг илрэхгүй байхад ходоодны дурангаар ингээд хараад мэддэг гэд тэгсэн байсан. Тэгэхээр тийм бас байдгүй. Ходоодны хавдар. Ходоодны хавдрын нөгөө гол шалтгаан хеликобактер гэсэн шүү дээ тий. Тэгээд эн чинь нөгөө нэг Азийн орнуудын хөгжилтэй холбоотой байхгүй юу? Одоо ингээд ер нь улс орны хөгжил эдийн засгийн байдалтай холбоотой. Ариутгал халдваргуутал хүнсний аюулгүй байдал ярина. Жоох өргөн сэдв болоод ирнэ. Тэгэхдээ өндөр хөгжилтэй орнууд чинь одоо хеликобактерийн халдвар бага. Япон, Солонгост бол хеликобактерийн халдвар ходоодны хавдрын өвчлөл маш өндөр байсан байхгүй. Одоо бүр эрс буцсан. Яаж бууссан бэ гэхээр бид нар ерөөсө бүх хүн амаа илрүүлэг хийгээд одоо эрт илрүүлэг гэдэг шиг илрүүлэг хийгээ хеликобактерийн нэмшлээд бүр 10 жилд нахт нэмчилсэн. Тэгээ нөгөө Азийн хүмүүс чинь хүүхдээ хооллохдоо нөгөө амаар ингээд өгөөд амсаж үзээд ингэдэг байсан тий. Тиймэрхүү тэр амьдралын хэм маягаасаа болоод хеликобактерийн одоо халдвар магадгүй ингээд тарааж исэн байж болцсохгүй гэж үзээд идэг байхгүй. Ер нь бол тэр тухайн үндэстний амьдралын хэм маягтай холбоотой болчиход байгаа. Тэгээ энд чинь мэдээч нөгөө ер нь альва өвчнийг үүсгэхэд хоёр хүчин зүйлийг л яриад байгаа байхгүй юу? Нөлөөлөх хүчин зүйл, удамшлын хүчин зүйл гэдэг. Удамшлын буюу гений хүчин зүйлийг бид нар өөрчилж бас чадахгүй. Гэхдээ тэрийгэ мэдчих юм бол нөгөө дурандаа л скрининг хийж явчих. Эрт үед нь илрүүлчих юм бол эрт үед нь хуулаад 100% төгс эмчлэх боломж одоо бүрэн байгаа байхгүй юу? Бүтэн эмчилж үү? Тийм. Эрт үед ер нь ямар ч хавдар эрт үедээ илэрчүүл бүрэн эмчлэх одоо бүрэн боломжтой. Ходоодны хавдар чи эрт үед нь илрүүл бид нар салцын хуулаа хаалгаа ихгүйгээр дурангаар л эмчилж байгаа. Тэгтэл нөлөөлөх хүчин зүйл гэдэг нь мэдээж амьдралын хэв маяг, тамхины хэрэглээ, нөгөө хеликобактерийн халдвартай удаа явах, буруу хооллох. Тэгээ одоо хүүхдүүд чинь нөгөө бэлэн гоймон, чипс хийддэг те. Тэгээ тэр хоолт бол тэгээ сэтгэл санаа, стресс бас энд нөлөөлж байгаа байхгүй юу? Тэгээ ходоодны шархаа эмчлэхгүй удаа явснаас ч гэдэг юм уу юм олон хүчин зүйл нөлөөлдөг байхгүй. Тийм учраас эрт илрүүлгээр л хэрэгтэй. Бас нөгөө саяны асуусан асуулт чинь нөгөө дуран хийлэхээр яагаад идэх гэдэг те. Дуран хийлэхээр муу юу гэх хүмүүс ярьдаг те. Дуран гэдээ бас яриад тань шүү хүмүүс өөрсдөө. Дурангийн шинжилгээ хийлэхээр муу юм огтоос байхгүй. Тэр стандарт байхгүй юу? Би одоо өөрөө ингээд 10 жил дурангийн эмч хийсэн хүн те. Айхан байхгүй дурандуулах муу гэдэг хүмүүс ер нь тийж ярьдаг. Тэрэнд эсрэг залт ерөөсөө байхгүй. Яг ингээ хүний аманд те гадны бит хийх, хүний одоо шулуун гидсэнд гадны бит хийх чи өөртөө ингээ тав тухгүй мэдрэмж төрүүлдэг байхгүй. Тэгэхээр сүүлийн үед бид тэр тайвшруулагчтай дуран буюу унтуулгатай дуран гэд хийгээд байгаа байхгүй. Тэгээ нэг одоо тэр нь бас мэдээж тодорхой хэмжээний төлбөртэй шүү дээ унтуулга юм чинь. Тэгээ тэр мэгнээсээ болд юм хүмүүс ингэдэг. Гэхдээ унтуулгатай дуран ихт ямар ч асуудал байхгүй. Одоо зарим дурандуулаа сурцсан хүмүүс бол унтуулгагүй ингээ орчдөг. Дээр үед бол унтуулахгүй л дуранддаг. Сүүлийн хэдэн жилэл унтуулгатай дуран хөгжсөн. Тэгээд маш том ач холбогдолтой байхгүй дурангийн шинжилгээ чинь. Амар орол улаан хоолой ходоод тэр чигээрээ нарийн гисний дээд хэсгээр одоо улаалт байна те үрсэл байна шарах байна хавдрыг илрүүлж байна хэрвээ өөрчлөлттэй газар байх юм бол чинь нүдэрээ хараад биеэр очиж шít очоод эдийн шинжилгээ аваад эсийн хувьд ямар байна бүр нарийн шинжилгээ гаргах чинь за тэгэл адгийн нацх нь ургацэг байна авчих штэ онцлонгоо л эмчилж чинь тэгэхээр энэ бол маш хэрэгтэй
Яг нь насны хувьд жоохон ярих бас болно те. Ер нь бол ходоодны дуранг бол бид нар 35-аас дээш насны хүмүүс ер нь нэг дурандуулчвал зүгээр те. Тэгэнгүүт гайг байх юм бол бид нар жил заагаад өгнө штэ. 40 наснаас эхлээ ер нь бүдүүн гэсний дуранг бол хийлэгцэн дээр. Би түрүү хэлсэн хавдрын өвчлөлүүд хүнд ямар ч завир байдаг. Завир байдгүй учраас л илэрхгүй удаа явал бүр нөгөө хүн чатанд очоод бид одоо ямар нэгэн тэр хавдар үүснээс нэг цус багталт ч юм уу те шарах үүслээ штэ. Тэгээ өвдөлт мэдрэгдэж гин гэдэг чинь одоо жоохон хожим үед онцлогдох юу байхгүй юу? Нөхцөлийг бүрдүүлээд байгаа байхгүй юу? Хеликобактер болохоор хеликобактерийн тухай жоохон дэлгэрүүлж ярил. Одоо жишээ нь бидний сонсноор бүр эмч түгээмэл юм шиг ярьдаг шүү дээ. Хүмүүс ч бүр ингээд заавал баг зарим эмчнэрийн би яриг сонсч ирсэн бүр ингээд хүний биед угаасаа л байж идэг гэд тэ. Тэгээд зарим хүмүүс болохоор нэг юм хеликобактер ийм гэл нэг юм аваад уугаал. Тэгээд тэр нь бас нөлөөлдөг ч юм уу хэсэг хугацааны дараа дахиад ууж байгаа харагддаг аахгүй. Тэгэхээр энэ хеликобактер ер нь одоо яг бидний биед байх ёстой мó хэдийн хэмжээнд хүрэхээр нь аюултай гэдгийг чи юм те. Яг хеликобактер чинь өөрөө одоо дурандж захта авдаг арга байна. Одоо дээр үед одоо тэгтээ сүүлийн үед бага хэрглэж байна. Өтгнөөр амьсгалаар. Хүний цуснд бол үзээд идэвхтэй алдрыг илрүүлэх боломжгүй. Хүмүүс цусаар бол нэгэнт халдварсан бол хүний биед тэр одоо бактерийн вирус танигдсан байж болдог байхгүй. С вирусын эмчилгээ хийлгэсэн хүмүүс ч гэсэн цуснд нь С вирус байж гэдэгтэй адилхан цусаар үнэлэхгүй. Тэгэхээр өтгөн буюу амьсгалаар хэвийн хэмжээнээс их байхыг идэвхтэй алдар гэж үздэг. Тэгээ манайх яг тийм байхгүй юу? Хеликобактерийн халдвар имийг зөндөө олон уудсан гэдэг. Тэгэхээр нөгөө нэг нарийн мэрэгжлийн эмч гэдэг эмч нарын үнэлгээг одоо ард иргэд маань буруу сул ойлгоод байна гэж бодож байгаа. Яг нарийн мэрэгжлийн эмчт хандах хэрэгтэй. Тэр хөнгөө өвчнөж байсан, хүнд өвчнөж байсан нарийн мэрэгжлийн эмчтэй л хандах хэрэгтэй. Тэгэхээр нөгөө нэг одоо жишээл нэг өрхийн эмч дээр очиод дараагийн нөгөө эмч дээр очихоор хяналт байхгүй. Хеликобактерийн гарангуут нь шууд хеликобактерийн бичээл хүчдэг. Тэгээд бид нар чи нөгөө бага наснаасаа нөгөө антибиотикийн хэрэглээ өндөрч хоолоо өвдөөл монголчууд. Тэгтэл улс орон болгон одоо энэ антибиотик мэдрэг чанар гэдэг юм чи өөрчлөгдөж байна шүү дээ. Нөгөө хеликобактер нь магадгүй антибиотик мэдрэг болц устдахгүй байгаа байхгүй. Тэгээд дахин уугаад байдаг. Тэгэхээр нарийн мэрэгжлийн эмчд үзээд одоо над дээр ирж байгаа хүмүүс жишээлбэл өмнө нь ууж байгаагүй байх юм бол ямар юм уулах юм? Дахиж ууж байгаа бол яах юм? Хоёр дахь ууж байгаа бол яах юм гэдэг. Гэхдээ хеликобактертэй хүн болгоныг эмчлэх заалт байхгүй. Тухайны завир, нас одоо хоолтын байдал одоо ходоодны дуран дээр гарч байгаа тэр бүтцийн өөрчлөлтүүд те өмнө нь ууж байсан эсэх тэр байтугай бүр антибиотикт харшилтай эсэхтэй тохиргүй антибиотик байвал бид нар ингэж чад өгдөг. За өгөөд ингээ эмчлэхэд за миний одоо үзлэгтэр 95-аас 98% үр дүнтэй байдаг л да. Тийм. Тэгэхээр хин дээр очих вэ, хизээ уух вэ хэрхэн зөв. Тэгээд тасалдаг эмийг өөртөө 7-5 хоног уугаад тасал. Инхээр антибиотик мэдрэг үүсээд байгаа. Нэг удаа хэрвээ антибиотик ууж эхэлсэн бол яг гүйцэд зөв удаан хугацаагаар зөв тунгаар уух юм бол устсаж байгаа байхгүй юу? Тэгэхээр хувь хүний талаасаа байна, эмч нар талаасаа л байна. Тэгэхээр хеликобактерийг хэдэн удаа эм нууж ийн хиддэх тохиолдол нь тэг ямар имээр эмчлэх үү гэдэг нь яг нарийн мэрэгжлийн эмчдэр очиод одоо хяналтанд эмчлэлчвэл аах аюулгүй өрөн устж алга болох боломжтой тийм эмчилгээ. Тохиолдол 1. 41 настай эмэгтэй. Урьдчилан сэргийлэх үзлэгээр цусны шинжилгээ болон бүдүүн гэцний дурангийн шинжилгээнд орсон. Цусны шинжилгээнд илэрсэн ямар нэгэн өөрчлөлтгүй. Бүдүүн гэцний дуранд шулуун гэцнээс халстад ан усаас 8 см-ийн зайд үүсвэр тодорхойлогдсон. Эдийн шинжилгээ биопси авагдсан. Шинжилгээний дараа эмчид үзүүлсэн завиур өөрт ямар нэгэн завиургүй ажил мэргэжилтэй холбоотой ууц нуруу чилж өвддөг нуруунд сэргээн засах эмчилгээ. Өвдөлттэй үед нь им удаг. Өтгөн хатах гэд байдаг арх тамхи хэргэлдэггүй. Удамшил, удмын эмгэггүй өөр ямар нэгэн биед мэдэгдэх завиур байхгүй гэсэн асуумжтай байлаа. Эмч онш тодруулах зорилгоор хэвлийн тоцгогч бодистой компьютер томограф бүдүүн гэцний хавдрын маркер нэмэлтээр хийсэн. Шинжилгээ хэвийн гарсан. 10 хоногийн дараа эдийн шинжилгээгээр шулуун гэцний хавдар батлагдсан. Дахин молекул биологийн наривчлсан шинжилгээ хийгдэж мөн 10 хоногийн дараа шулуун гэцний хавдар батлагдсан. Эдгээр бүх шинжилгээг нэгтгээд онш бүрэн батлагдсан.
Шулуун гэцний хавдар эрт үедээ байна гэж төлөвлөөд бүдүүн гэцний салс тулах хагалгаанд илгээсэн. Бүдүүн гэцний унтуулгатай дуран хийж хавдрыг бүрэн хуульж аваад эдийн шинжилгээнд дахин илгээсэн. Шинжилгээгээр хавдар бүрэн авагдсан, эрт үедээ байсан нь эцсийн байдлаар батлагдсан тул хоолны болон огцон хөдөлгөөн хязгаарлалт илэн бариулан эмнэлэгт 3 хоног хэвтүүлж хянаад цааш үтхий хэмжлэгээ байхгүй бүрэн эдгэрсэн гэж үзсэн. Хэрвээ хавдар эрт үедээ боловч буюу салстын өнгөц түвшинд давсан байсан бол шулуун гэц тайрах мэс засал хийгдэж хавдар анустай ойрхон тул тэр хэсэгт бүтэн тайрагдаж гидсэндээ байнгын ууттай уутанд бие засдаг болох цаашлаад химийн эмчилгээний асуудал яригдах байсан. Одоо нөгөө урьдчилан сэргийлэх үзлэгт орох гэж байгаа нэг хүн бай. Тэр хүн маань болохоор одоо зайлшгүй одоо чи нэг ийм юм шинж тэмдэг илрээд байвал эсвэл чи нэг ийм зан үйлтэй бол ер нь одоо яаралтай үзүүлэхгүй болвол эрсдэлтэй бай шүү гэдэг ч юм уу тийм шинж тэмдэг байдаг уу? Байна. Бүх өвчин дээр. Одоо хамгийн түгээмэл монголчууд байдаг өвчин дээр одоо үзэгчдэд тандаад хэлвэл одоо яг чи нэг ийм хоол идээд байдаг бол чи эрсдэлтэй бай шүү эсвэл тэрүүгээр чи өвдөд байвал яаралтай одоо энэ урьдчилан сэргийлэхт үзүүлээрэй ч гэдэг юм уу. Тийм шинж тэмдэг байна. Бид нар ч чинь бас нөгөө амбулаторийн үзлэг гэж юм байгаа шүү дээ. Хүн өвдгөөрөө яг тухайн одоо хүн эмч дээр очдөг шүү дээ. Тийм. Тэгэхээр өвчин болгонд тийм сэрвэлэг шинж гэж байдаг байхгүй. Жишээлбэл би хар байгаад байна л гэх юм бол бид нар ходоод гидснээс амаас тусаалдаж байна. Тэр нь шарах юм уу юу юм те яаралтай дурандаа ч гэдэг юм уу. Өвчин болгон дээр юм байна. Тэгэхээр би түрүү ярьсан хүнээс завир асуумж аавна гэдэг те. Яг ямар завир илэрдэггүй. За тэгээ ямар нэгэн шинж тэмдэггүй, завиргүй, тэгтээ өөрийнхөө биеийг ямар байгааг мэдгүй хүмүүс бол урчин сэргийлэхт үзлэгт орвол илүү тохиромжтой байхгүй. Тэгтээ урчин сэргийлэх үзлэгийн нэг давуу тал нь бүх шинжилгээг бүх талаас нь нэг цогцоор нь хийгээд өчгөөр тэр хүн өөрөө шинж тэмдэг байхгүй мэдээгүй байсан ч гэсэн өөрчлөлтүүдийг илрүүлж өгдгөөрөө давуу талтай. Одоо манай дээр үзүүлж байгаа хүмүүс тийм шүү дээ. Одоо сахартай магадгүй 1-2 жил явцсан хүн байгаа даахгүй юу? Яг ингээ харахаар мэдээгүй. Өнөөдөр сая хүртэл биний үзлэгтэр те шээсэнд нь сахар илэрсэн, цуснд нь сахар ихсэн. Тэгээ би сахартай биштэй гэдэг байгаа байхгүй юу? Угнаал. Тэгээ угнаал гэх. Тэгээ тэр нь бол бүх шинжилгээгээр батлагдчихж байгаа. Тэгээ сахарын өвчин гэдэг чинь өөрөө араасаа маш олон өвчлөлийг дагуулж байгаа шүү дээ. Эрсдэл байхгүй юу? Тэгээ тэрийг тайлбарлаж ойлгуулах. Одоо хүний эрүүл мэнд гэдэг чинь зөвхөн нэг шинжилгээ хийвэн байх биш шүү дээ. Бие махбод сэтгэл санааны хувьд эрүүл ахыг л эрүүл мэнд гэдэг юм чинь. Тэгэхээр зарим хүмүүс бас нөгөө өвчнөө мэдэхгүй болохоор хүлээн зөвшөөрөхгүй. Тэгээ тэрийг ойлгуулах, тайлбарлах гэдэг урчин сэргийлэх үзлэг бол яг нарийн ярих юм бол маш цогцсон гэдэг ажил. Зарим одоо эрт илрүүлэг гэдэг зарим хүмүүс ингээл одоо гялс өнгөрөөл эмчээсээ ч хариу авахгүй ингээ явцсан гэдэг байгаа байхгүй юу? Өгөөгүй ч гэдэг юм уу? Шинжилгээнүүд өгчөөл явцсан гэж байна. Тэр шинжилгээнүүдийг харьцуулж дүгнээд тэр жижигхэн өөрчлөлт байсан ч энэ хүн ийм эрсдэлтэй байна гэдгийг тооцох боломжтой. Угаасаа удаан үзлэг хийгээд ирэхээр гарт ордог гэдэг шиг мэдрэгдээд эхэлдэг тий. Баримжаа идэх. Тэгэхээр ингээрээ тэгээрээ хамгийн том давуу тал нь тэрийг гэж би үздэг. Миний хувьд өөрөө ч гэсэн ажиллагааны зарчмыг болгож ажилладаг учраас бүх шинжилгээ үгүй урчин сэргийлэх үзлэг гэдэг чинь ерөөсөө өндөр жингээс нь эхэлж байгаа юм чинь. Өндөр жин, биеийн жингийн тэсгээл. Одоо нэг өвчлөл үүсгээд байгаа өвчин зүйл чинь нөгөө юу юм гэхээр бид нар арх тамхины хэрэглээ таргалал буруу болт гэдэг ба ш тий. Таргалалт чинь өөрөө тэр нөгөө халдвар тус өвчлөл гэдэг шүү дээ. Халдвар төвчлөл бол ойлгомжтой тий. Бидний тэр зүрхний шигдээс тархины цусаар бол чихрийн шижийн өвчин гэл нэг баахан архив өвчнүүд ярьдаг штэ. Тэр бүх өвчнүүдийн чинь суурь нь өөрөө тархалтахгүй. Тэгэл жингээс нь ахуулаад хэвлийн тойргоос нь ахуулаа ингэж бүр явдаг учраас бас айгүй ач холбогдол өндөртэй гэж би бол дүгндэг. А өндөр байлахын тулд тэрнийхэн зөвлөгөөгч одоо өгдөг тий. Өгдөг. Тэгээ нөгөө үндэ бас ойлгуулах нь амар чухал. Гэхдээ би ингэж чихрийн шижийн өвчин гэж илрүүлчихлээ гэд нөгөө үнийгээ за та нэг ийм юм уучаараа тэгчээрээ ингэчээрээ л явуулчих юм бол тэр үр дүнг болчих. Чихрийн шижийн өвчин гэдэг чи юу юм? Та яагаад энэ эмчилгээ хийстэй? Ойлголтыг бүрэн өгч чадах юм бол тэр хүн маш сайн эмчилгээ авдаг байхгүй юу? Тэгэхээр та нэг жоохон сахартай юм шиг энэ тэгчээрээ гэд ингээд явуулаад байгаа харагдаад байдаг. Тихгүйгээр л яг авахчтай шинжилгээг аваад эргүүлж үзээ зөвлөгөөг нөгөөд ойлголт өгвөл энэ жинхэнэ урчин сэргийлэх үзлэг байна. Ийм хоол идж байгаарэ, тэгж байгаарэ гэдэг. Тэрийгээ дагаад хоол нь, хөдөлгөөн нь, эмчилгээ нь, хяналт нь явна шүү дээ. Агаар салхинд гарах марх гэл бүх юмын цогцоор нь хэлж өгөх нь шүү дээ. Тэгвэл маш гоё юм биш үү? Би ч гэсэн одоо урчин сэргийлэх юунд нэг
арах шаардлага юу лээ гэж боддгийн. Шаардлагагүй хүн гэж ер нь байхгүй дээ. Баггүй юу? Ер нь орж исэн дээр тэгтээ тэр ороод үнэхээр ирүүл байх юм бол бид нар та одоо ийм шинжилгээ тэгээд ингэж өгөөрэй. Одоо ойрхондоо өгөх шаардлагагүй. Ийм шинжилгээ сонгоорой. Одоо манайд жишээл наривчлсан багц тархины MRI-тэй, компьютер томографтай, хотод бүтэн гүсний дуурайтай амар шинжилгээ сонгох хүмүүс ороод ирж байгаа байхгүй. За тэр хүн харьцангуй ирүүлэх юм бол бид нар та 5 жилдээ энэ энийг өгөө хэрэггүй. А дараа жил харин энэ энийг өгөөрэй гэд ингээд зөвлөд өгдөг учраас одоо ингээд өрсөн сэргийлэгт орж байгаа хүмүүст ер нь эрүүл хүн гэж байна уу? Эрүүл эвтэрч юм уу? Ер нь бол байна. Байдаг л да. Тэгтээ айгүй цөөхөн. Яаж игээл нэг унш тавьдаг. Жишээлбэл цуснд зүгээр дан тархалтай гэж бол. Тэгэхээр тархалт өөрөө эрсдэл мөн үү? Мөн шүү дээ, тий? Тэгтээ та одоо тархалтай байсан ч таны энэ эрсдлүүд одоо гайг байна. Цаашдаа тархалт жингээ асахгүй бол ийм өвчнүүд үүсэх эрсдэлтэй. Яваанда. Тий, яваанда. Бид нар чинь нөгөө 1-2 өдрийн ч юм уу 7-8 хоногийн яриаг байхгүй юу? 5-10 жил, 15 жилийн дараа. Магадгүй тэр хүнийг одоо тэр хүчнөөр өвдөөд хүндрэл гараад нас оролтоос сэргийлж байгаа гэж би боддог. Тийм учраас айгүй хач холбогдлогддог байхгүй ажилдаа. Тэгэхээр айгүй чухал асуудал болж ирнэ л дээ. Одоо нэг тийм айгүй их яриад байдаг л та. Одоо подкастуудаар, эмнэлгүүдээр ч юм уу өвчин залуужж чинь гэдэг. Тэр үнэхээр залуужж байгаа юу эсвэл зүгээр л одоо цоо яриа юу? Таны одоо юундаас арах? Тийм. Энэ бол бүр үнэхээр үнэн залуужж байгаа. Бид нар одоо түрүүн би ярьсан шүү дээ хотоодны дуран 35-аас дээш шүү дээ. Одоо бүдүүнгэсний дуран бүр Америкт бол 50 насна шүү. Тэгэхэд чинь одоо орчин сэргийлэх үзлэгээр 34-тэй хүн бүдүүнгэсний хавдар, 27 хүн хотоодны хавдар илэрч шүү. Саяхан манай эмнэлэгт нэг ээж аваар 13 настай охиноо дагуулж ирсэн байхгүй юу? Орчин сэргийлэх үзлэгт орох гээд. Тэгээд хамгийн манай энгийн багц гээд яг хоотой нэг цус шээсний шинжилгээт энгийн багцыг сонгоод өгчихүүгээд тэгээ нөгөө бид нар чинь хүүхд болж байгаа өөр байдаг. Тэгээ хүүхдийн эмч тантаач гээд килограмм жингийн асууж байгаа байхгүй нөгөө эм өгөхөд эмчилгээ өгөхөд. Тэгээ 45 хилтэй гэхээр нь за орчхоо гэдгсэн чинь охин нь өндөвчний бүр 10 см тийм том хэмжээний хавдар гарсан. Манай эмнэлэгтэр тий. Тэгээ хавдар ямар ч сэхнээлж хоргоо хавдар байх магадaltaй. Тэгтэл маш том хэмжээтэй байгааз том хэмжээтэй хоргоо хавдар бол ер нь хортой хавдар шилжиж шít. Тэгээ 13 настай сарын тэмдэг нь 90 охин байсан. Тэгэхээр нөгөө одооны хүүхдүүдийн сарын тэмдэг чинь ангийнхан хүүхдүүдийн ингээ асуумж авахар асуумж гэдэг чинь тэр байхгүй юу? Ангийнчин хүүхдүүдийн сарын тэмдэг нь ирсэн үү гэж асуухад бүгднийх нь ирсэн ганцаар үлдсэн байх жишээ нэ тий. Тэгтэл үнэхээр нөгөө ээж аав нь бол за 13 таа юм чинь болоогүй гэж бодож иж магадгүй шүү дээ. Тэгээ нөгөө цаг хугацаа өөрчлөлт гэдэг чинь тэр байхгүй юу? Одоо айгүй эрт болцсон. Тэгэнгүүт тэр охиныг их нэлхсэн эмчт үзүүлээрээ гээд очисон. Их нэлхсэн эмнэлэгт үзүүлсэн чинь хавдрыг авсан. Хаалгаа хийсэн гэсэн үг байна шүү дээ. Тэгээ хаалгаа хийгээд эдийн шинжилгээнд одоо авсан эдийн шинжилгээнд явуулсан чинь хавдрыг илэрсэн. Эрт үедээ исэн баг шүү дээ. Хавдар болж исэн байна шүү дээ. Тэгээд тэр охины сарын тэмдэг нь шууд хаалгааны дараа ирж эхэлсэн. Тэгээд ээж аав нь буцаж ирээд одоо орчин сэргийлэгт үзлэгт орсны ач холбогдол маш өндөр байсан учраас одоо аав ээж ах дүүгээ дагуулж ирж байгаа байхгүй юу? Тийм бодит жишээ. Бид нар ч одоо ингээд за энэ хүүхэд юм чинь. Эсвэл би энэ хурдан одоо recover хийгээд шинжлэхт чинь одоо баг л хүүхдийн байж юундаа өвдөн хэлэх гэдэг. Гэтэл одоо бол тийм эрсдэл маш байгаа юм шүү дээ. Тийм. Тэгэхээр одоо тэр юунаас болоод тэгж ийн гэж юу? Тэрийг одоо мэдгүй. Тэр бас тийм хүүхдийн одоо тэн дундаа эмэгтэйчүүдийн тэ өсвөр насны охтын эмчийн юу л шаардлагатай л да. Тэг ямар ч гэсэн бид нар яг их нэлхсэн охтын эмч мэдцлийн эмчдэр очиорыг явуулж байгаа. Тэгээ яг тэнд нь очингууд шууд хүлээж авсан байгаа байхгүй юу? Одоо өөрчлөлтийн тодорхойлцсон учраас. Тэгэхээр нөгөө хүнээ зөв чиглүүлнэ. Зөв газар руу нь явуулна гэдэг нь ийм ач холбогдол өндөртэй байдаг байхгүй юу? Сүүлийн бас нөгөө урьдчилан сэргийлэгч яхав ингээд үзүүлэх гэж байна. Тэгтээ нөгөө ChatGPT-гээс их асуудаг байсан. Тэрний талаар та юу гэж бодож байна? Хүмүүс ч одоо ингээд баг урьдчилан сэргийлэхийг ChatGPT-ээр хийдэг болоод байна шүү дээ. Тэрний талаар би ч одоо юу хэлэхтэй те тэр хувь хүний сонирхол яг хөө нэлээд төхүүлж өгдөг штэ те өөрөө ингээд завиртай юунд үзүүлэхээ мэдгүй хаана үзүүлэхээ мэдгүй байх юм бол ChatGPT өө та хоол босрол үзүүлээрээ эмгтээчүүд юмжд үзүүлээрээ гэж магадгүй тусалж магадгүй те тэгэхээр нэг тэрийг одоо AI маяг тэрийг бид нар бол үгүйсгэж мэдгүй учраас хувь хүний сонирхолх та бид нар бол мэдээж нөгөө уншаад тавьж чадахгүй ChatGPT-гээс асууна гэж бол тийм юм байхгүй л дээ. Яагаад гэвэл эн чинь бүх юм олон улсын стандартын онцлогоо эмчилгээний стандарттай явж байгаа тий. Судалгагдсан, судалгаагаар батлагдсан, нотлохонд суурилсан ангаах ухаан гэж байгаа юм чи тий.
За хоёулаа болохоор сая нөгөө хувь хүний тухай маш их ярьлаа шүү дээ, тий. Подкаст ихэнд болохоор хоёр төрөл байдаг. Ерөнхийдөө хөдөлмөрийн эрүүл мэндийн аюулгүй байдал. За тэгээд хувь хүний өөрчлөлт сэргийлэх гэсэн. Энэ хоёр их ялгаатай юу? Эсвэл баг адилхан юм уу? Хувь хүний багц шинжилгээ хийлцэн те. Хувь хүний за өөр ингээд ярьсан. За одоо нөгөө байгууллага орчин сэргийлэх үзлэг гэдэг юм те. Гэхдээ байгууллага орчин сэргийлэх үзлэг чинь би түрүүн хэлсэн те. Хүнийг ер нь ажлын байраар нь хэвийн нөхцөлтэй, хэвийн бус, хүнд хортой нөхцөл. Тий, хүнд. За хэвийн нөхцөлд ажиллаж байгаа байгууллагууд нь болохоор бас л нөгөө хувийн шиг нөгөө байгууллагаараа гэдэг нь давуу талтай байхгүй юу? Нөгөө ямар шинжилгээ өгмөр байгаа өөртөөх нь хүсэл, сонирхол тэгээд тухай нөгөө ажлын байр нас биш үү? Тэдээс тэдэн насны хүмүүс, эрэгтэй хүмүүс давмгаа, эмэгтэй хүмүүс давмгаа гэхээр бид нэр тэр байгууллагатай харилцан гэрээ хийгээд хэдэн хүн орохоос нь шалтгаалan тодорхой хэмжээний хөнгөлт өгч байгаа байхгүй юу? Нэлээд сайн хөнгөлт өгдөг. Тэгээд дээрээс нь нөгөө вакцин зохиож өгч болно. Танаа байгууллага ийм шинжилгээ хийлгүүл зүгээр юм байна те. Тэгээд танаа төсөв мөнгөнд хийдیں۔ Ингээд ингээ харилцан ярилцаад гэрээ байгуулад нөгөө богино хугацаанд бүх ажилчтай хамруулад эмчийн нэгдсэн дүгнэлт гаргаж өгдөгөр давуу талтай байхгүй. Хөдөлмөрийн эрүүл мэндийн үздэг гэдэг болохоор би түрүү хэлсэн те нөгөө уул уурхай муурхай гэд маш хүнд нөхцөлд ажилладаг юмнууд ч одоо болохоор эн чин олон улсын одоо стандарт байхгүй юу? Олон улстай тэр одоо бүхэл бүтэн тэр уул уурхай одоо цахилгаан станц эдрийг ажилуулах чинь маш олон ажлын байр ах ш те. Өөр нөхцөлтэй те. Тоос шороотой нөхцөлд ажиллаж байна, ууртай нөхцөлд ажиллаж байна, аим шуугантай нөхцөлд ажиллаж байгааг ажиллаж шít. Тэр болгоныг тэр ажлын байрныг нь илүү тодорхойлж шít бид нар тухайн хүний ажлын байр ямар ажил хийдэг вэ, хортой нөхцөлд ажилтдаг уу, хүнд нөхцөлд ажилтдаг уу, одоо хүнд юм өргөдөг хүмүүс байна те. Тэнгүүд тэр чинь маш нарийн бол явчихдаг байхгүй юу? Жишээлбэл тэр хүн тоостой орчинд хэдэн цаг ажиллах ёстой, хэдэн цаг одоо ямар хамгаалт хөдөлмөр хамгаалтын хувцас гэхээр энэ цогц ажил болж байгаа. Одоо энэ манай оюутлогоо, эрдэс таван толгой, эрдэнтийн уурхай, бар өндөр гэдэг одоо энэ уул уурханууд чинь бүгдээрээ тийм цогц ажиллагаа таахгүй юу? Хөдөлмөр аюулгүй байдал талаас нь үйлдвэрлэлийн осол гэж ярьдаг штэ. Үйлдвэрлэлийн осол гарвал тэр компанид хувь хүн, олон хүнийг хамарсан юм маш чухал асуудал гардаг учраас тэр талаасаа байгууллага нь хариуцж байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, тэдний маск, нөгөө шуугантай орчинд чихний бөглөө хамгаалах хувцас хэрэглэл нөгөө хортой байцтай ажилдаг тий. Тэгээд нөгөө баг гэвшт тий. Газрын гүнд ороход хүчил төрөгч буурнаа да. Тэр маскны тохиргоо гэд хувь хүн болгон дээр энэ өөр явагддаг байхгүй юу? Тэгэхээр яг тэр шиг тухайн хүн ийм ажлын байранд энэ хүн ажиллах гэж байна тий. Энэ хүн манай энэ ажлыг хийхэд эрүүл мэндийн хувьд одоо дотрийн талаас чих хамар холон талаас, сонсгол талаас, мэдрэл талаас ямар нэгэн өөрчлөлтөө байсан уу үгүй юу гэдгийг тодорхойлох гэж оруулдаг үзлэгийг хөдөлмөрийн эрүүл мэндийн үзлэг гэдэг. Тэр болохоор хүн болгонд одоо чиглэнэ гэсэн үг. Нөгөө ажлын байртай нь уйлдана. Өөр юм биш үү? Тэгээ ажлын байранд энэ ажлын байранд тохирохгүй. Эрүүл мэндийн хувьд тэр хүн цоо эрүүл ээж болсноо өнгө ялахгүй хүн байдаг байхгүй юу? Одоо улаан цэнхэр өнгийг ялахгүй хүн, өнгөний харлан гэж хэлдэг. Тийм хүн бол нөгөө оператор үүдтэй шүү дээ. Улаан шар гэрлүүт тохирохгүй шүү. Тэр ирүүлэхгүй юу? Бие махбодын үед. Тэгтэл ганц өнгө харахгүй бол яг тэр ажлын байран дээр л тохирохгүй гэлээд тахдаг. Өөр местэнд зохицуулж өгнө. Энийг нэг хөдөлмөр зохицуулалт гэж хэлээд байгаа. Тэгээ ажил бэрхшлийн тохироо гэж яриад байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ үзлэг болохоор ингээд санал болгодог гэсэн юм уу? Үгүй. Одоо тэр бол хэвийн хортой хүнд нөхцөлд ажиллаж байгаа байгууллагууд бол бүр олон улсын стандартаар явж байгаа. За манай урчин сэргийлэх тасган маань ч гэсэн энэ олон улсын аялал хөтөлбөрөөр олон улсын стандарт шаардлагатай. Одоо сая би хэлсэн те сонсголын шалгаж гин, чихний бөглөөгийн тохируулж гин, бүх эмчнэрийн үзлэг явагдаж гин. Тэгээд дараа нь мэргэжлийн шалтгааллах эмч буюу одоо би одоо тэр хүнийг тухайн ажлын байранд тэнцэн тэнцэхгүй гэдгийг тодорхойлж өгдөг ахна шүү дээ. Эрүүл мэндийн хувьд те. Тэгээд тэрийг тодорхойлоход өөрөө аягүй хэцүү л дээ. Ер нь мэргэжлийн шалтгааллах өвчнийг 10 буюу түүнээс дээш ажиллаж байгаа тохиолдол үүсдэг гэж ерөнхийдөө үздэг байхгүй юу? Тий. Гэхдээ тэрнээс бага жил бол тэр хүн өвчлөл төртөж бол. Яагаад тэгэхээр тухайн ажлын байр сөрөг байнгын сөрөг хүчин зүйл. Одоо химийн, физикийн, дулааны гэд те тэр тоос шороо, шууга, доргион гэд хүн юм өргөдөг итер чинь тэр ажлыг байнга хийснээрээ тухайн хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлээд хөдөлмөрийн чадвар алдалт гэдэг юм яригд. Тогтмол хортой орчинд байнгын өртсөөр гад тэр өртөлтөнд автсан өвчлөлийг л мэргэжлийн шалтгааллах өвчлөл гэдэг байгаа байхгүй юу. Тэгтэл энэ мэргэжлийн шалтгааллах өвчлөл бас цөөнгүй байсан. Дээр үед одоо бор өндрийн уурхай, шарын голын уурхай гэдэг нуурхад бол маш хүнд нөхцөлд ажилладаг байсан шүү дээ. Хамгаалах хувцас.
Одоо бол хөгжөд хамгаалах хувцас эрэлт стандарт бүр олон улсын оюутлах эдэр бол бүр үлгэр жишээ явж байгаа. Ийм стандартаа болсон хэдий ч одоо байнгын хортой нөхцөлд те ажилтдаг хүмүүс маань маш хүнд нөхцөлд ажиллаж байгаа учраас жил болгоно. Зарим байгууллагууд бүр жилд 2 удаа оруулдаг те. Тэгж хүнээ ингэж хянж авдаг. Нөгөө нэг байнгын хүчин зүйл нь энэ хүний бие махбодод сөрөг нөлөө үзүүлээд байна гэдгийг одоо тодорхойлох зорилготой. Тэгэхээр хөдөлмөрийн эрүүл мэндийн үзлэг бол өөрөө цогц тэгээ олон эмчийн үзлэг хамарсан маш нарийн одоо үзлэг баггүй юу? Тий. За жишээ нь за би нэг жижигхэн байгууллагын за хүнд нөхцөл ажиллаж байгаа хүмүүс бол тийм байна. Тэгвэл би нэг жижигхэн байгууллагын захирал бай гэж бодлоо та. Тэгвэл одоо би одоо Grand Med эмнэлэгтэй холбогдоод ингээд байгууллагынхаа бүгдийг ингээд үзүүлж болох юм байна тий. Яг хүн шиг байгууллагын багц гэдээ байгаа юм байна. Тэр болохоор манад бүр нээлттэй. Манай маркетингийн алба нөгөө мэргэжлийн шалтгааллах эмчтэй холбогдоод одоо уцаар холбогдоод бид нар тэгэл тэр доор нь хариу илгээгээл ийм юм одоо тэр тохиолдолд харилцан ярилцсан шүү дээ. Ямар шинжилгээ өгмөрөө танаа байгуулга манай талаас зөвлөгөөгөө ямар онцлогтой ажлын байртыг яг хэдэн насны хүмүүс залуу хүмүүс сайхан бол бас арай шинжилгээ нөр. За жоохон нэг 40-оос дээш насны хүмүүс үйл бас арай нэг онцлогоогоо нарийн болгож бас болно шүү дээ. Тэгэхээр харилцан ярьж байгаа гэрээ идэг. Гэрээний давуу тал нь түрүүний тэр ихгүй сонголттой, уян хат нөхцөлтэй, эдийн засгийн хэмнэлттэй тий. Тэгээд өдрөөс сонгоод ингээд шинжилгээндээ ороод давуу тал нь нөгөө нэгдсэн дүгнэлт зөвлөмж өгдөг байхгүй. Бид нар зөвхөн үзлэг хийдэггүй. Одоо тэдэс тэд насны тийм хүмүүс хамрагдаж байна. Танаа байгууллагын тийм өвчлөлт давангаа байна. Суугаа ажилтай график шиг юм гаргаж өгөх юм. Одоо суугаа ажилтай холбоотой манай өмнөх подкастууд дээрээс нурууны суулт молт гээл те нөгөө таргалалттай хүнд юм өргөдөг суугаа ажилтай хүмүүс дээр ийм эртэл тийм өндөр байна. Тиймээс чааш тэгмээр байна. Тэгээд нэг одоо ямар нэг өвчнийг онцлоход ч одоо цуснд ганцхан бамбаа үйл ажиллагаа TSH гэж үзчихлээ шүү дээ. Тэр нь өөрчлөлттэй байж болно, хэвийн байж болно шүү дээ. Тэгэхэд эхо харж байгаа байхгүй, бүтцийг харж байгаа гэсэн үг байхгүй. TSH гэдэг нь бамбаа үйл ажиллагаагаа цуснд үнэлж байгаа байхгүй. Бамбаан дааврын алдагдлаа нөө. Тэгэхэд эхо дээр бүтцийн өөрчлөлт зангилаа байна уу, зангилаахгүй байна уу? Тэр нь хортой юу, хоргүй юу гэ нарийн болчдөг. Тэгэхээр аль нэгэн дутуу байхаараа гүйцэд онш гардаггүй. Эрсдлийг бид нар үнэлээд шүү дээ. За энэ бамбаан дутагдaltaй юм байна. Тэгтээ та энэ нарийн тэр зөвлөгөөнүүд бид нар өгдөг байхгүй. Танаа байгууллагад энэ жил ийм байлаа. Энэ шинжилгээ одоо энэ жилд би БЦ вирусыг тодруулсан юм чи дараа жил заавал үзээд хаалбгүй шүү дээ тий. Тэгэхээр танаа байгууллагын хувьд хандлага нь ийм өөрчлөлтүүд байна. Тийм учраас дараа жилийн шинжилгээнд ийм шинжилгээ өгөөрэй. Энэ шинжилгээ хасаарай. Энийгээ 3 жилдээ нэг удаа өгөөрэй. Энийгээ жил болго өгөөрэй гэж зөвлөдөг. Энэ бол хамгийн том давуу тал. Зөв. Тий. Болдог баха. Тэгэхээр манай подкаст маань цаг дуусах гэж байна. Тэгээд одоо хамгийн сүүлчийн асуултыг танд үлдээ гэж хүмүүс хэлдэг. Би бас хэлээ. Тэгээд гол юм болохоор илүү яг практик бидэрт хэрэгцээтэй байгаа зүйлс дээр одоо яг гардаад ажиллаж байгаа эмчийн хувьд та нэг сэтгэлийнхаа үгийг хэлээч. Одоо яг хүмүүс тандаж урайлах байна уу? Одоо тач яг газар дээр нь байгаа юм шүү дээ тий. Миний яг ингээд практик дээр харж байгаа нь болохоор зарим хүмүүс нь хитрхээ ингээд нэг гипер гэдэг нь шүү дээ тий. Хитрүүлэхтэй те шинжилгээ өгөө зүгээрээ дахин өгөөд байдаг те. Зарим нь болохоор ингээл үнэхээр та ийм өвчтэй швейний эмчилгээ хийлгээр ихээр ерөөсө тоодгүй хийхгүй өнгөрөөчдөг байхгүй юу. Тэгэхээр би түрүү хэлсэнтэй бид нар бүх шинжилгээг дүгнээд яг эцсийн байдлаар оншин тавиад үнэхээр шаардлагатай юм зөвлөд байгаа байхгүй юу. Энэ яг өөрчлөлтөөсөн ч энэ асуудалгүй та ингэчихэд болно. Та үнэхээр энэ эмчилгээ хийх шаардлагатай гэж зөвлөд хат хаяад байдаг. Ялангуяа тэр даралт хэсэлтэй хүмүүс чихрийн шижинтэй хүмүүс. Тэгээл нөгөө Монгол улсад ч нөгөө түрүү ярьсан нас уралт өндөр байгаа чинь зүрх судасны өвчин, инфаркт те тархины цус харалт штэ. Энд чинь болохоор даралтай хэмжтэй, сахарын хэмжтэй хүндрэл ч юм уу те. Тэгээд бас өөрчлөлтөөнүүд байгаа л да. Голчлон тийм байгаа штэ. Тэгэхээр миний хувьд болохоор хичээдэг зүйл нь хүнд яг хэрэгтэй зөвлөгөөг нөгөөд хэрэгтэй оншин хилээд эмчилгээг нь бичдэг байхгүй. Яг шаардлагатай эмчилгээг нь. Тэгэхээр хүмүүс нөгөө урчин сэргийлэх үзлэгтээ ороод зөвлөгөөгөө аваад одоо үүрэг даал одоо тэр эмчилгээгээ яг ингээд хийгээч гэж байгаа байхгүй. Би ганцхан жишээ татъя гэж бодож байгаа. Жишээлбэл бөөр үрсэлтэй гэл циститтэй гэл шээсэнд өөрчлөлт гараад бид нар юм өгдөн штэ. Тэгтэл бид нар нөгөө тэр антибиотик эмчилгээг юм уу бөөр хамгаалах уруу септик юм гэж хэлдэг байхгүй. Тэрийг ингээд богино хугацаанд өгөхөөр шээсний шинжилгээ засарч чаа. Тэгтэл тэр нөгөө нэг шээсэнд одоо бактери илрээд байна гэдэг чи одоо бид нар одоо бүдүүн баргаар энгийн үгээр хэлэх юм бол бөөрийн бүр гүнд нь шигдэд барилчдаг байхгүй. Тэгтэл бид нэг 7 хоног 10 хоногийн антибиотик эмчилгээг ингээл уугаал өөртөө дур мэдж удаг бид нар ч өгдөг. Тэгээд уугаад
засарч байгаа. Тэгтэл цаана гүнд нь байгаа бактери нь даарахаар, дархлаа сулрахаар сэтэрчдэг байхгүй юу? Тийм учраас бид нар нөгөө бөөрөн дээр хеликобактер эдэртэй жоох удаан хугацааны барих эмчилгээ өгдөг. Тэгэхэд хүмүүс нөгөө хайчдаг. Тэгээд би хэлсэнтэй дутуу эмчилгээ юм болвол бүр хүчтэй болоод дахиад тэрнээс илүү их антибиотик хэрэглэх шаардлага гардаг учраас яг онцлон даруйда эмчийн бичсэн эмчилгээг яг гүйцэд хийгээч. За тэгээд ийм өвчний эрсдэлтэй байна гэсэн хамгийн чухал нь ерөөсөө хүн хэвийн жинтэй ах хэрэгтэй байхгүй тий. Хэвийн жинтэй. Тэгээд нэг зүв суучдаг тий. Буруу суудаг, ажлын нөхцөл нойр гүйцэд. Тэгээд нэг жоохон тасгал хөдөлгөөн хийчдэг, зөв хоолчдаг. Зөв хоолны хэрэг хит сайхыг хэлэхгүй байгаа тий. Бүх төрлийн юмнаас цогцтой харьцаа гэдэг юм байгаа даа шүү дээ. Тэр эрүүл хоолтын 5 зарчим гэдэг. Тэрийг л баримтлаа явуулчихад хүн ер нь эрүүл байх бүрэн боломжтой байхгүй юу? Тэгэл хэрвээ та таргалтай ч юм уу даралт хэсдэг байвал жил болгон орчин сэргэл үзлэгтэй хамрагдаад эмэн тохирч байгаа мó үгүй мó муудаад байгаа мó сайжраад байгаа мó гэдгээл хянахад боломжтой байхгүй юу? Тэгээ даралт хэсдэг хүмүүс зөв зөвлөгөө өгөөд эмчийн цааврыг дахаар даралт хэсгэн бэлчдэг байхгүй юу? Бүр ингээд даралт нь хэвэн болдог байхгүй юу? Өндөр даралтай юм а гэдэг хүмүүс угаасаа тий. Угаасаа гэж явсараа харуулдаг. Угаасаа өндөр даралт гэж байхгүй. Тэгтээ бид нар мэдээж байнгын өндөр даралтай үнийг хэд дээр буулгаад хэд болгосны дараа ямар болох вэ гэдгийг мэдчихэж байгаа учраас эмчийн заасан зөвлөгөөг нарийн мэрэгжлийн эмчнэр үзээд нэгэн тодорхойлоод өгсөн эмчилгээ зааж байгаа бол тэрийг ягштал биелүүлээд эргээд ирээч гэдэг байхгүй. Эргээд ирэхэд нь бид нар за та одоо болсон ч юм уу үргэлжлүүлээрэ ч юм уу тийм зүйл. Тэгээд явчих юм бол хин эндээ амар байдал үүсэж байгаа. Тэгэхээр би хүмүүстэй үзлэг шинжилгээндээ орхон зөв. Орсон гарсан үр дүнгээ яг өөртөө ингээд бодитоор бий болгооч ээ. Үр дүнгийг хараач ээ л гэж хүсмээр байна да. Зүгээр ёс олгож шинжилгээнд орох биш. Дараад нь шинжилгээсээ гарч ирээд шинжилгээнд орчоод баахан онцлогоо биелүүлэх нь шүү дээ бас. Хамгийн гол нь биелүүлэх байхгүй юу? Тэгэхгүй бол тэр хүнд эрт илрүүлэхт ороод илрүүлээд ер нь яах юм? Өөрийнх нь эрүүл мэндэд маш хортой ш тий. Тэгэхээр тэрийгээ гоё биелүүлчих юм бол маш гоё үр дүн гардаг. Хүмүүс ингээд жингээ хасаад нэг 10 ил хасаад тэгтэл таргалтай өрийг 10 ил хасаа ороод ирэхээр нөгөө нэг өөрчлөлттэй жижиг шажиг өөх тосны хэмжээ, шээсний хүчил мөчл гэл айгүй өргөн ингээд өөрчлөлттэй илэрдэг шинжилгээнүүд байдаг байхгүй юу? Цусны улаан эс, шээсний хүчил, өөх тос маш сайн буугаад ороод ирдэг. Тэр хүн ингээд жингийнхээ хувьд гаднаа хүнд харагдахад таргалтай байгаа боловч шинжилгээнүүд маш гоё засарч орж ирдэг. Тэгээд нүдэн дээр ингээд харьцуулаад харахад харуулхад өөрөө ингээд хүн итгэдэг байхгүй юу? Нэрээ чи хасгаж аим чухал юм биш үү? Ми даралт хэсгэн болцсон. Жин гэдэг чи амар чухал. Өмнө нь наав жингээ хас гэдэг. Зөв хоол гэдэг. Зөв хоол гэдэг ходоод хүртэл маш гоё болоо идэхээ ороод. Тэгээд нүднээр нэг өмнөх өөрчлөлт, эрүүл асан өөрчлөлтийг харьцуулахаар хүн маш итгэдэг байхгүй юу? Тэгэхээр тийм одоо эрүүл мэндийн боловсралтоо яг жинхнээсээ өөртөө үнж хандаад эмчилгээ, тэгээд эрүүл хэв маягийг сургачих юм бол ер нь эрүүл байх боломжтой. Тэгээ бусдыг нь бол эмчнэр хэлээд өгч тээ. Та тийм шинжилгээ тэгээд өгөөрэй, ингээд өгөөрэй гэдэг. Тэгэхээр одоо зөвлөгөн дээрээ тийм байдаг байна шүү дээ, тээ. Одоо зөвлөгөө ингээрэй гэчихэд тэдэн сарын дараа ч юм уу ингээд буцаж ирээрэй гэсэн юу бол байгаа, заалт бол байгаа юу те? Бид нар бол зөвлөж байгаа байхгүй юу? Та одоо энэ шинжилгээгээ түрүүн аюу том шинжилгээнүүдийг ярьсан учраас 5 жил 3 жил гэсэн. Жижиг өөрчлөлтүүдээр бол бид нар 3 сарын дараа 6 сарын дараа өвөө ороод ирээрэй гэж байгаа. Өвөө нэг үзүүлээрэй гэдэг те. Зөвхөн энэ шинжилгээг төвөрлөж байгаа штэ өөрчлөлтөө. Тэгээд тэрийгээ яг цаг тухайд нь эмчилгээгээ игээд эглэмээ бариад өгөөд ирэхээр маш гоё үр дүн гардаг байхгүй юу? Харамсалтай нь баг нэг 60-70% нь ирдгүү те. 30-40% нь бол тэр одоо тийм үр дүн харахаар эмч өөрөө ч гоё сэтгэл хангалуун, нөгөө хүн ч сэтгэл хангалуун байдаг штэ тий. Тэгэл нөгөө хавдар илрээл нөгөө хавдраа эдвэдний илрүүлээд юм уу хавдар илрээл эмчлүүлэхээр хэрэгтэй хичээл хавдраас бус төвчлийг хаяад байгаа байхгүй юу? Яг тийм дүр зураг л харагдаад байгаа. Тэгэхээр тэд нар чинь өөрөө магадгүй 5, 10, 15, 20 жилийн дараа танд бас гай болох тий ямар нэгэн өвчлөлийг үүсгэх нөлөөтэй учраас эрт мэдчихлээ бол тэрнийхээ эсрэг арга хэмжээг л авахгүй л тэгээд нөгөө урчин сэргийлэх үзлэгч үр дүнгүй болж байгаа байхгүй юу. За маш их баярлалаа дэлгэж ярил юм чи. Ингээ өнөөдрийн маань подкаст дуусч байна. Тэгээд хүмүүст бас маш хэрэгцээтэй гой зөвлөгөө өгсөнд баярлалаа. Тэгээд дараа уулзъя. Баяр таа. Баярлалаа. Баяртай.